Санаа намайг хичээрлээ гэдэг. Би Солонгос хэлний төвшин дотоод шалгалтанд бэлтгэх зорилгоор олон солонгос хэлний сургалтуудыг судалж танилцсны үндсэн дээр би нарийн гарчим солонгос хэлний сургалтын төвийг сонгосон байгаа. Би 2015 оны 8 сараас эхлэн 11 сарыг дуустал нийт топикийн шалгалтанд тэнцэх 3 сарын сургалтанд хамрагдсан байгаа. Тэгээд 2015 оны 43 дахь удаагийн солонгос хэлний төвшин дотоод шалгалтыг өгсөн байгаа. Солонгос хэлний төвшин дотоод шалгалт өгөхөөс өмнө миний мэдлэгийн хувьд анхан шатнаас бага зэрэг дээгүүр байсан. Харин нарийн гарч жим сургалтынхаа төвөөр дамжуулан 4-р төвшөнд тэмцэндээ маш их баяртай байгаа. Миний болоо манай сургалтын төвийн хамгийн том онцлог нь Монгол хүнээс тэхүүн зориулсан сургалт бичгүүдийг боловсруулж гаргадаг надад маш таалагдсан. Хэрвээ та топикийн 4-р шатнд тэнцэх хүсэж байгаа бол ямар ч эргэлзээгүй нарийн гарч жим солонгос хэлний сургалтын төвийг зориорой.